өдрийн минь бол доо. За өдрийн минь. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач. За тэгээ. Юуны өмнө миний нэрийг бол Болдбаатар гэдэг. Манай үйлчлүүлэгч болон хүмүүсийн ер нь бол мэддгээр стилист Болд гэж таньдаг. Тэгээд энэ манайхаа Болд салон гэдэг үсчний газар одоо ажиллаулж байгаа. Улаанбаатар ихтлгүүр болон хүүхдийн 100 салбарт ингээ 2 салбартаагаар ажиллаж байна. Тэгээд яг хоо энэ би ганц үсчин гэхээс илүү дээрэс нас нөгөө PR маркетерч тийм давхар мэрэгжилтэй байгаа. Хоёлаа цагаан хаас урсан шүү дээ. Тийм байгаа. За миний мэдэх ер нь бол супер үсчдийн нэг. Хамгийн супер гэж бодно. Тэгээд ямар цолтой байлаа. За цол гуншин гэх юм бол яг зүгээр ингэдэг л да нөгөө 3 доороос эхлээд өсчний мэрэгжлийг 3 4 3 2 1 гэж явдаг. Тэгээ нөгөө улсын юунаас болохоор мастер цол гэж өгдгийн. Тэгтээ хүмүүс болохоор наа мастер гэж өсчин гэдгийн. Тэгтээ тэр нь бол ард түмний мастер л да. Ер нь бол Монгол улс. Би яг нэг мастер застра аваагүй. Тэгээд яг зэргийн хувьд бол 1-р зэрэг гэж явдаг. Тийм байна. Зөв. Тэгэхээр одоо миний танилуд дундаас хамгийн сайн үсийг мэддэг хүн бол одоо Болдоо маань байгаа. Тэр нь л гэж бодоод байгаа шүү. Мэддэг л гэж бодоод байгаа шүү. Би үсийг 10 шигээр мэднэ гэх. Хүмүүс надаас одоо компьютер програм асууд ишгэл тэрэндээ л адилхан болчиход байгаа байхгүй юу? Тий, нэлээд судалсан шүү ер нь үсийг бол. За манай найзар дунд ингээд үс халцраад ах юм. Тэр одоо насных үед юм уу, онцлогих байд юм уу? Тэ. Тэр одоо эрэгтэй одоо миний эрэгтэй найзтай халцраад байна л та. Тэр одоо хүүсэнд бас ямар нэг юм байна уу? Тэ. Одоо эхнэр урт устай болохоор тэр ус уналт ч гэдэг юм уу халцралт гэдэг нь одоо мэддэхгүй байна уу надад. Тэр талаар яг зөв асуулт байна тэ. За энэ ус уналт гэдэг нь өөрөө бол одоо яг энэ нийгмийн хувьд бол хамгийн том одоо асуудал болоод байна хүмүүсийн хувьд, гоо сахны хувьд бол. Ягаад тэгэхээр ус гэдэг чинь ерөөсө хүний нүрний одоо илэрхийллийн 70%-ийг нь бүрдүүлж идэг гэсэн үг. Халзан болчиход гоё мейкаптай байсан ч гэсэн бас сонирн байгаа байхгүй тий. Тэгэхээр яг үс гэдэг чинь өөрөө яг ингээ харах юм бол ингээ нарийн тоочны ингээ харахаар яг л 70%-ийг нь одоо нүрний стилийн 70% тодорхойлдог юм байна. Тэгсэн чинь энэ нь болохоор нөгөө нийгмийн болон одоо ингээ орчин үеийн амьдралын хэв маягаас болоод үсний уналт гэдэг маань үүсснээр хүмүүст бол маш том асуудал болж байгаа. Тэгэхээр чиний надад асууж байгаа яг энэ сэдв бол айгүй гоё сэдв байна. Ягаад гэвэл хүн болгоны одоо мэдхгүй байгаа сэдв байгаа байхгүй тий. Үс нь өөрсдийнхөө унаад өөрсдөө тулгараад ирэхлээр ингээд судалж эхэлдэг л болохоос ш урдчилж ингэж одоо тий арчилгаа хийх одоо мэдлэггүй байгаа байхгүй. Миний хонох уу? Харин тийм тий. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүний үсний уналт бол бас хоёр өөр байгаа. Төрлөөр мөн уналтын шалтгаанууд нь бас их өөр. За эмэгтэй магадгүй төрсний дараах уналтууд гэж үүсдэг. Дээрээс нь нөгөө урт үстэй ихэвчлэн урт үстэй байдаг учраас нөгөө усныхаа нөгөө механик таталтаасаа болдог ч юм уу тий. Гэх мэт ингээд нөгөө шалтгаанууданд очих юм бол эмэгтэй хүний үсний уналт бол 4 төрөл байдаг. Эрэгтэй хүний үсний уналт бол 5 төрлөөр байдаг. Арай илүү өөр юм байгаа. За тэрэндээ юу орж ирэхлээр нөгөө үсний гэл хөөс гэдэг ч юм уу те. Дээрээс нь малгай өмсдөг хэрэгтэй ч үү. Тэ. Яг энэ ингээд ярих юм бол одоо эмэгтэй хүнийх болохоор толгоон орой дээрээс о хэлбэрийг халцрал гэж үүсдэг. Толгоон орой дээрээс. Эрэгтэй хүн болохоор нөгөө юу хэлбэрийг халцрал гэж үүсдэг. Духнаасаа. Ухаантай урдаасаа халдсан гэж яри сонсдөө шүү дээ. Яг хаа тэгээ ухаантай байсан ч байж болно л доо тэгтээч бас л нэг арчил шиг юм биш үү? Ер нь бол тий Ленин. Ленин ч бол бүр өсөх шиг болцсон байгаа шүү дээ. Тэр чинь бүр тэгээ юу хэлбэр яг л одоо ингээд гол хэсгээр духнаас үргэлжилсэн гол хэсгээр унааг үлдсэн. Хойшоо ингээд нөгөө юу хэлбэр шиг харагддаг юм. Дээрээс нь харах юм бол юу өсөх шиг харагддаг гэсэн. За тэгээ энэ яг хаа эрэгтэй хүнийхээ хоёул дэлгэрүүлээ яриа л да тий. Тэр нь илүү дөрөв байж байгаа дараа яриа гэдэг. За тэгэхээр юм байгаа. Эрэгтэй хүний нэн төрөнд дундаг нь бол хамгийн гол шалтгаан permanent loss гэж байгаа юм. Тэр нь болохоор удамшлын шалтгаантай ус уналт. Уналт гэдэг чинь өөрөө халцрал гэж яриад байгаа шүү дээ. Халцрах гэж хоёр өөр бичигддэг. Нэг нь халцрах гэдэг нь болохоор нэг толгоон айлын талд хуруу дарамт цагаараад ингээ унцдаг хүмүүсийг халцрах гэж байгаа юм. Халцрах гэдэг нь болохоор permanent loss буюу
үс дээрээс орой дээрээс шингэрж унж байгааг халзраах гэж лэнж байна уу эсвэл одоо нөгөө стейтмент байна уу яг энэ шиг. Тэгээд ийм эхний шалтгаан нь бол ерөөсөө удамшлын шалтгаан. Энэ бол бараг эмчлэхэд маш хэцүү. За хоёрдугаар шалтгаан нь болохоор нөгөө механик буюу одоо үстэж эсвэл үсээ боох эсвэл байнга шүлжих гэдэг юм уу те урт өстөн залуучууд шүлждэгээс юм уу ийм усны уналт байна. За гурав дахь нь болохоор дааврын солилцоо. Эрэгтэй хүний нөгөө тестостерон даавартай холбоотой дааврын ингээд нөгөө солилцоо одоо энийг цаашаа дэлгэрүүлээ ярихлаар бас нэлээд юм яригддаг учраас энийг ингээ орхичих. Ямар ч гэсэн энэ эрэгтэйчүүдийн даавартай холбоотой юм усны уналт байна. Гурав дахь нь. За ингээд дөрөв дахь нь болохоор нөгөө усны бүтээгдэхүүн явах байгаа. Усны бүтээгдэхүүнүүд. Тий, усны бүтээгдэхүүн гэхээр одоо яаж хүмүүс эрэгтэйчүүд аягүй усаа вакстн, гэлдэн, тий, лактн. Тий шүү дээ. Би нэг түрхэд байгаа шүү. Харин тий, янз янзын ингээд түрхэд тэрнтэйгээ унтчихдаг байхгүй юу? Тэгдэг. Тий. За энэ нэстэ аягүй сайн 2 хоног барьдаг лак гэл. Яг 5 дахь өдөр орой их оройдож байгаа. Харин магадгүй та угааж амжих ямар ч боломж. Бараг үүрээр орж байгаа юм чи гэж. За ийм байна. За 5 дахь нь болохоор ерөөсөл бохирдол. Агаарын бохирдол байгаа. Энэ агаарын бохирдол нь малгай өмсгтэй бас их холбоотой. Эрэгтэйчүүд малгай их өмсдөг нь одоо жишээ магадгүй цагдаа нар гэдэг мэрэгжлийн онцгоос хамаарсан те байнга малгай өмсөж байгаа хүмүүсийн толгойн орой бас их асуудалтай болчдөг. За дээрэс нь нөгөө агаарын бохирдол гэж ярьсан. Энэ болохоор нөгөө гадаа те нөгөө агаарын бохирдол маш өндөр байгаа даа шүү дээ. Нийслэл хот чинь тий. Энэ маш их нөлөөлж байгаа. За ерөнхийдөө ингээд 5 төрлийн усны уналтаа ингээд аваад үзэх юм бол аль нь хин дийлэх байна гэх юм бол ерөөсөө агаарын бохирдол гэдэг. Энэ бохирдолтой холбоотой усны уналт бол нийт уналтын 80-90% нь үүсгэж байгаа гэсэн. Нийт одоо эрэгтэйчүүдийн усны шингэрэлтийн 80-90% нь одоо бохирдолтой холбоотой байгаа. Одоо бид нар энэ Улаанбаатарт бол тэрнээс одоо зайлсхийх ямар ч боломжгүй болчиход. За ер нь бол боломжгүй. Одоо ямар силикондод явуултаа шүү дээ. Толгоогоо скотчтлаа шүү дээ. Одоо бид нар одоо жишээ над шиг юм өндөр ачаалттай ажилдаг хүн байлаа гэж бодъё. Тэгээ би одоо үргэлж салоноор ороод одоо эмчлүүлээд нэг л эмнэлэгт очиод байх боломж алга. Одоо гэртээ ч гэдэг юм одоо надад ямар нэг юм зөвлөвч. За тэгэхээр их гоё шийдлүүд байна л да. Манай дээр одоо чинь усны бүтээгдэхүүнүүд байна. Тэр нь болохоор дэлхийн брэнд ийм усны бүтээгдэхүүн байна. Nike гэдэг нэртэй. За энэ нь болохоор Америкт үйлдвэрлэгддэг, Америкаас орж ирдэг ийм бүтээгдэхүүн байна. Энэ ерөнхийд нь усны чинь өөрийн чинь одоо юг шийдэж чадна гэсэн асуудлыг. За энэгээр одоо энэ яадаг вэ гэхээр яг гоо тайлбарлая л да тийм усны бүтээгдэхүүн. Энэ болохоор шинжлэх ухааны үндсэлтэйгээр усны уналтыг эмчлэх системтэй арга гэсэн үг. Нэг юм байгаа. За нэгсэндээ одоо шампунд нь тий хуухаа тэнцвэржүүлнэ, гуужуулна, тижээлээд дүрхэн. За дээрэс нь үсэндээ одоо унаад байгаа хэсэгт нь бүүст өгдөг гэдэг юм уу. Ийм ингээд том системтэй байгаа учраас энэ бол ингээд шинжлэх ухааны үндсэлтэйгээр усны уналтыг зогсоож ургуулдаг. Мөн дээрэс нь усны ширтгийг бүдүүрүүлдэг ийм бүтээгдэхүүн байна. Гайхалтай. Харин тий. Гэхдээ хүн тэрийг хийж чадах өөрөө. Маш амархан. Чи бол үсээ шампунд тгэлээстэй тий. Ерөөсөө ганц арчиж байгаа шампунд нь дараа нь хэвд оруулахын тулд нэг юм дөрвөж байгаа тий. За яг л тэрийг чинь л хийж байгаа. Шампунд нь яг хөө араас нэг ангижруулагч тэнцвэржүүлэгч хийж байгаа. Тэрүүгээр зайлаад нөгөө усны хэлбэр оруулагч хэв оруулагч түрхч нь араас нь. Тэгэл тэр нь үсийн чинь хэвийг нь оруулна. Дээрээс нь үсэнд чинь тижээл хууханд чинь тижээлөө өгж идэг ийм давхар үйлчлэг гэдэг. Аюу амар easy. Зөв. За маш их баярлалаа. Ер нь тэгээд одоо миний хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээс одоо яг ингээд онцлоод хэлчих нэг хоёр ч юм уу тийм давуу тал юу байх вэ одоо жишээ. Одоо би бол бас нэг хагны эсрэгч гэдэг юм уу те. Тэгвэл одоо хаяа ингээд нэг халуусаад ирэхлээр тослогийн эсрэг ч юм уу тийм шампунь хэрэглэжээд байгаа байхгүй бас хоёр шампуньтай гэж тосton те. За. Тэгэхээр одоо юу байж болох вэ? За яг нь усны уналтын шампунь гэж байдаг л та. Ус ургуулдаг шампунь гэж юм уу тий. Ус уналтын шампунь. Шампунь ч өөрөө яг ингээд нэг сайн бодоод локер бодоод үзэхлээр шампунь ч өөрөө цэвэрлэгч бодис. Тэгэхээр хамт одоо ус ургуулагч витаминуудыг шингээж оруулахад бас хэцүү гэсэн үг. Эсрэг үйлдэл болчиход байна шүү дээ. Тий. Угаагчтай өөрөө витаминээ агуулна гэдэг чинь бас хэцүү байхгүй юу тий. Тэгээд угаачиж байгаа ч юм шиг. Харин тий. Болчиход байна шүү дээ. Тий. Тэр утгаараа яг мэдэхгүй л байна л да. Ерөнхийдөө ингээ локер бодоод үзэхлээр. Тийм байна. Тий. Шампунь бол угаасаа клинзер байх хэвээр.
клинзер гэдэг чинь одоо цэвэрлэгч байх хэвээр. Одоо бохирдлыг сайн арилгана. Сайн арилгадаг гэдэг. Маш сайн арилгах хэвээр. Тий, яг за фэри чаашаа. Бараг тийм байхгүй тий. Бүгдийг сайн цэвэрлээд маш сайн цэвэрлэх. Яг тоос бохирдол бүгдийг сайн цэвэрлэх хэвээр гэсэн. Тэгчээд их цэвэрлэсний дараа мэдээж хуур яшнаа да. Хуухч хуур яшдаг байхгүй. Нүрэ ч гэсэн бид нөө савндаа дугаачаад араас нь заавал эссенц түрхэх хэрэгтэй байдаг шүү дээ тий. Яг тэр шиг ингээд тэрний дараад нь болохоор клинс хийсний дараа араас нь тэнцвэржүүлэгчийн түрхнэ гэсэн үг. Энэ нь болохоор хуухыг чинь тослогдуулахгүй, хуур айшруулахгүй, аюу гой балансыг сайн барьж өгнө гэсэн үг. Ингэснийхаа дараа араас нь дээрэс нь нөгөө өснийхаа битмэнийг жинхэнэ одоо өсөө ургуулдаг, уналтын зогсоодог. Тэгээ дээрэс нь өсний диаметрийг өргөсгдөг. Энийг ингээд түрхэх хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ болохоор яг юм 3 юм одоо юу байгаа байхгүй. Систем байгаа даа. Тэгэхээр энэ бүгд чинь одоо саяны миний найзын танилцуулсан тэр бүтээгдэхүүн байдаг юу гэлээ? Nike-ийн. Жийжлээд авчаа. За би ч одоо англиар бас яг зөв хэлж байна тий. Бас мэдгүй Nike-ийн гэдэг заримуд Nike-ийн гэдэг тий. Тэгээ яг юу бичигдэл нь бол тэгэл харагддаг гэсэн үг л дээ. За тэгээ яг давуу тал нь гэх юм онцлог нь гэх юм бол яг энэ бүтээгдэхүүн өөрөө систем, бусад бүтээгдэхүүнийг илүү ингээд харах юм бол илүү системтэй байгаа гэсэн. Би түрүүнд дурдсан шүү дээ. Ус уналтын 80-аас 90% нь бохирдлоос олж байгаа гэж байна. Тэгэхээр бохирдлыг нь цэвэрлжүүл дараа нь илүү дэмжлэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ дээрэс нь чи болохоор нэг тослогийн шампунь, тэгээ дээрэс нь хагны шампунь гэх хоёр тусдаа хэрэглээд байгаа шүү дээ. Эднийх чинь яг энэ давхар үлдээ чи хийдэг гэсэн үг өөрөө. Хагийг чи арилгах, тослогийг чи арилгах гэсэн үг. Хуурашаа дэвэл хоёр дахь тэр нөгөө тэнцвэржүүлэгч нь тэнцвэржүүлж өгдөг гэсэн. Нэгсэндээ чиний тослогжуулаад дээрээс нь зарим тослогчоод болохоор тослогынхаа тэнгууд хуураш хуурашглаараа хагтаад эхэлдэг тий. Тэгээд ингээд энэ ингээд хоёр талд ингээд хөрвөөд байгаа энэ балансыг чинь яг гоё дундуур нь ингээд одоо юу гэдгийг ухаалгаар шийдэж өгдөг гэсэн үг байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг бас манай үйлчлүүлэгчнэр аягүй сайн мэднэ. Тэгээд маш олон үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээлсэн бүтээгдэхүүн. Манайх одоо ингээд яг зараад бол одоо бараг 5 жил одоо энэ бүтээгдэхүүнийг зарж үйлчлэгэндээ хэрэгжилж өөрсдөө энэ бүтээгдэхүүний одоо юу чанарыг нь өөрсдөө бид мэдэрч байгаа гэсэн. Магадгүй муу бүтээгдэхүүн байсан бол эхний жилэл хэрэглэх байсан баг тий. Тэгээ дараа нь солих байсан баг. Яг зөв үед нь орж ирж байгаа юм байна. 5 жил хүмүүс тэр туршиж. Одоо би орж ирээд асуух. Яг нь энэ бүтээгдэхүүн бол зах зээлд гараад 20 гаруй жил болцсон. Нэгсэндээ туршилтын хугацаа тэрнээс өмнө 30 жил юм болоод өнгөрцөн гэсэн үг байхгүй. Тэгээ энэ түүхэн их гоё л доо. 20 гаруй жилийн өмнө одоо нэг эмэгтэй үс нь айгүйх унаад одоо төрснийхаа дараа айгүйх шингэрсэн. Тэгээ шингэрээд энэ талаараа ингээд үсний бүтээгдэхүүн хайхлаар нэг бол ус ургуулдаг шампунь ч гэдэг юм уу. Нэг бол одоо almond oil, castor oil гэл тэ идүүсийг түрхэх ёстой гэл. Тэгээд бүгдийг хэрэгжилж үтсэн юм байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд аргаа бараад энэ миний үсний уналтыг зогсоож чадахгүй байна. Тэгэнгүүтлээ энэ хүн чинь өөрөө нөгөө судалж эхэлсэн байгаа. Ер нь яагаад ус ундгийг тэ? Яагаад ус унаад минийх одоо ингээд шингэрээд байгаа гэд процессын судлаад үзсээр байгаа сүулдэ эрдэмтэн хэмжээний дайны одоо их мэдлэгтэй болоод энэний чинь ангаахаар тайлбар нь байгаа шүү дээ. Энэ тайлбар бүх ингээд онцлогуудын, төрлүүдийн, шалтгаануудын судалж явж байгаа. Сүүлдээ энэ чиглэлээр дагнаад эрдэмтдтэй уулзаад тэгээд хідэн баг бүрдүүлээд ингээд одоо энийг одоо асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэдэг. Нэгсэндээ асуудал шийдснээр энэ бизнес болж одоо тэгээд дээрэс нь аюул олон хүнд одоо буян үлдэж явж байгаа. Тийм байна. Ийм бүтээгдэхүүн болчиход байгаа байхгүй. Тэгээ одоо 20 гаруй жилийн түүхтэй энэ Nike-ийн гэдэг Америкт үйлдвэрлэж байгаа юм бүтээгдэхүүн байна. Сайн таньдаг те. Ер нь таньдаг хүнийхээ үгэнд айгуу тийм итгэдэг штэ. Тийш те. Одоо надад хэн нэгэн одоо тэр одоо энэ Nike-ыг бүтээсэн эмэгтэй өөрөө телевизээр ч юм уу те. Өөрийнх нь подкастаараа ч юм уу. Нэг бол өөрийнх нь YouTube channel-аар надад хэлсэн бол би тэгээ 100% итгэхгүй штэ. Өөрийгөө сурчилж чинь гэж бодсон магадгүй те. За ийм бүтээгдэхүүн байд юм байна гэд нэг 10% авчин те. Тэнгүүдээ би чамаас мэрэгжилтнээс асуусан шүү дээ. Миний мэдих ганц мэрэгжилт тийм үү? Эксперт гэсэн үг шүү дээ. Харин тий. За маш их баярлалаа болсон. За баярлалаа. Бас энд өрөлцүүлж оруулсан та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Тэгээс асуулт хариулт сонирхолтой байсан баг гэж найдаж байна. Тэгээ магадгүй хүсвэл дараа чи аягүй гоё олон сэдвүүд байгаа. Тэгээд энэ сэдвүүдээр дараа нь бас ярилцж болно. Тэгээ дараагийн одоо эмэгтэйчүүдийн талаар харин тэ маш олон үстэй байгаа гэж. Харин тэ. За баярлалаа.